Дулааны цахилгаан станц 4 гэдэг бол манай одоо хамгийн хямдхан цахилгааныг үйлдвэрлэдэг ганц их усэр. Тэгэхээр энэ их усрыг 500 тонн цагаар өргөтгөөд олон мянган одоо айл өрхүүдийг аж ахуйн нэгжүүдийг хямд цахилгаанаар хангая гэдэг ийм төслийг бид нар олон жил ярьж байгаа. Энэ бол манай намын хөтөлбөр дээр байгаа, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр байгаа. Тэгэхээр энийг одоо энэ маш одоо үр ашигтай төслийг хэрэгжүүлэхэд ядаж энэжлийнхаа төсөв дээр нэг 50-60 тэрбум тавиад энэ ажлыг эхлүүлээч гэж сангийн сайдаас бүрөөсөө тусгайлан гуйж байна. Энэ бол ард түмний өмнөөс гуйж байна. Яг гэвэл ард түмнийг бид нар асаалттай гэрэлтэй байлгах, хямд цахилгаанаар хангах нь бидний амин чухал асуудал. Тэрнээсээс асфальтын зам бол бидний амин чухал асуудал биш байхгүй юу? Асфальтын зам дээр асгасан мөнгө алга болно. За энэ одоо тийм маазрах асуудал биш шүү. Та энэ төсвийг сайн эргүүлж тойруулж хараарай. Энэ удаагийн төсөвч төр, өмнөх жилүүдийнч төр байгаа бид бүх их усэр боломжит хөрөнгөө энэ салбарт зориулж байгаа. Урсгал зардал дээрээч тэр, хөрөнгө оруулалтын дээрээч тэр. Одоо бид тарифа либералчлах гээд засгийн газар нэлээд том одоо галтай асуудал руу зорж орсон. За та энэ асуудлыг уг нь нэг манлайлаад өөрөө юмаар байгаа байхгүй юу? Яг энэ галтай юм руу орохгүй зүгээр мөнгө нэхэд их юм. Хамгийн том асуудал чинь тариф шүү дээ. Бид нар 30 жилийн тарифыг чинь чанга барьсан учраас өнөөдөр ийм байдалд хүрсэн байна. Юу юуг бүгд одоо зогсоход бэлэн болцсон, улаасцсан мотор шиг юм болцсон байгаа шүү дээ. Гол асуудал ерөөсөө тариф байна. Чсэн одоо хямд цахилгаанаар л хэрэглэгчээ хангахгүй гэж байгаа юм байна. Энэ төслийг хэрэгжүүлэхгүй гэж байгаа юм байна гэж ингэж ойлголоо. За дараагийн нэг одоо асуулт байна л да. Юу гэхээр та бүхэн мэднэ бид нар хэрэглэгчийн оройны цахилгаан, шөнийн цахилгааныг хөнгөлдөг. Тэгэхээр түгээх компаниуд хэрэглэгчээ хөнгөлөө явж байгаа. За гэтэл бид нар нөгөө талдаа энэ одоо хөнгөлтийг төсөв дээрээ суулгах ёстой. Тэгэхээр одоо хуримтлагдсан байдлаар 8 тэрбум төгрөгийг одоо төсөв дээр суулгах ёстой байсан, ард иргэдийн хөнгөлтийг үзүүлэх ёстой байсан. Бас суулгаагүй хассан гэсэн. Тэгэхээр эх онуудад одоо хэрэглэгчийн цахилгааны хөнгөлтийг үзүүлэхгүй гэж байгаа юм уу? Эсвэл одоо тэр зарчмын зөрүүтэй санал гаргаад энэ 8 тэрбумын тусгаач гэж бас хэлье. Энэ дээр бас хариулт авъя. Эрдэс гишүүний асуултанд хариулъя. Бид сангийн яамд бол эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлтөнд 104 тэрбум төгрөгийн татаас гаргана гэдэг ийм хүсэл танилцуулгыг өргүүлсэн. Төсвийн бололцоо маань дахиад хэлэхэд төсвийн орон зай бага учраас 81 тэрбум төгрөг буюу энэ жилийнхэн төвшөнд хянсаа цаадах үлдүүлж байгаа 30 хэдэн тэрбум бол үнэндээ бол шийдэлгүй байгаа. Энэ асуудлыг эсвэл тариф нэмэх ганц л асуудал бий. Энэ талаар бас 2025 оныг дуустал цахилгаан дулааны үнийг нэмэхгүй гэдэг засгийн газрын шийдвэр гарсан байгаа учраас оны төгсгөл эх оны эхэнд одоо энэ асуудал яригдах байхаа гэж бодож байна. Хоёрдугаар засгийн газар улсын төсвийг өргөн барьсан. Одоо шийдвэр гаргах баталгаа их хурл дээр байгаа учраас ажлын хэсгийн төвшөнд энэ саналыг бас та гаргах бололцоотой. Би засгийн газрын гишүүний хувьд их хурл дээр нэмж санал гаргах хэрэггүй.